За эдгээр цаатад баярлалаа мэдээлэл өгсөнд. Гурил талхны үн намар нэмэгдээд эхлэхэд гол нөлөө үзүүлдэг зүйл бол өнөөдөр бид нар дижитал түвш. Тэгээд тодорхой тариалан эрхлэгчдэд дижитал түвшийг бол хямдралтай дараапаар хямдралтай ч байх вэ. Боломжийн нөөцсөн хэмжээнийхээ боломжит үнээрээ олгож байгаа юм байна гэж ойлголоо. Намар үн нэмэгдэнэ. Яагаад тэгэхээр тэр гурилыг тээвэрлэдэг, тэр талхайг үйлдвэрлэдэг, хот орон тээвэрлэдэг бүх юм нь өөрсдөө дижиталэдэг. За энэ ингээд нэмэгдгээс өөр аргагүй нөхцөл байдал руу бид нар очиж байгаа. Тэгээ үүний нэмэгдэлтэй бол бид нар яриад ах зүйл байхгүй болж байгаа гэж ойлгож байна. Угаасаа хязгаарлаж чадахгүйгээс хойш. Хүн судалж байгаа өнгө үйлдвэрийн яам энэ намрыг ер нь яг яаж харж байгаа вэ? Гурилны үн өснө, талхны үн өснө, ард иргэдийн амжиргаа, инфляц, за татвар гэд ингээд бүх эдийн засгийн уялдаа холбоог харж чадж байгаа болов гэдгийг би асуумаар байгаа. Бид нэр иргэдийнхээ цалинг нэмж чадахгүй, инфляцаа зогсоож чадахгүй байгаа бол татварын хөнгөлтийг л тодорхой хэмжээнд үзүүлэх нь хамгийн зөв юм шиг, өөр гарц байхгүй юм шиг харагдчих. Баруун аймагуд тодорхой хэмжээнд импортын татвар тэглүүлдэг л дээ гайл дээр. Энэ нөхцөл байдал энэ хавраас эсвэл намраас ч юм уу ахаад үргэлжлэх болов. Бусад аймагуд маань яах вэ? Тэгээ цогцоор нь юу нь юу гэж харж байгаа вэ гэдэг нэг юм ганцхан асуулт л байна. Баярлалаа. Хэдэн номер хариулах вэ? За 6 номер хариулъя. Сайд хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За таны ярьж байгаа асуудал бол үнэ. Энэ ойролцоогт орондод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад хүнсний барааны үнийн нийлүүлэлт гэдэг олон зүйлүүдэд бас төвөг учруулж байгаа гэдэг нь бол үнэн. За Монгол улс бол дотооддоо хүнснийхээ хэрэгцээг хангах энэ хүнсний хувьсгал, атар дөрөв гэдэг олон аянуудыг хэрэгжүүлж байгаа. За энэ аяны хүрээнд бид бүхэн энэ хаврын тариалтыг цаг үеийн геополитикийн олон хүндрэлүүд дундуур саадгүй явуулахын төлөө хичээж байгаа. За тэр дундаа намрын улаан буудаан үн, цаашлаад гурилын үн, цаашлаад алхны үнэнд нөлөөлдөг энэ газар тариалангийн салбарын үнийн өсөлтөөс хамгаалахын тулд саяны таны хэлдэг үнийн өсөлтийн нэлээдгүй хувийг эзэлдэг шатхууны зардал дээр 3400 төгрөгөөр бид 1 литр дизель түвшийг нийлүүлж байгаа. Энэ ажил маань энэ 15 гэж зогсно. Энэ бол та хямдралтай ч гэжтэй гэж байна. Энэ бол хямдралтай үн. 3400-аар нийлүүлж байгаа энэ цаг үед бол яг зах зээл дээр 4000 гаруй төгрөгийн үнэтэй байх үеэс эхлээд энийг нөөцлөж байгаа гэсэн. За ингээд 4 сарын 15 гээд энэ ажил ерөнхийдөө зогсно. За намрын тариа хураалтанд бидэнд үндсэндээ улаан буудай, ногоо гээд ингээд үзэхээр 4500-аас 5000 тонн дизель түвшний асуудал хэрэгтэй болно. Тийм учраас намрын үн өсөлтийг хүлээхгүйгээр энэ хаврын тариалтай жигдхэн сайхан эхлүүлээд намрын үнийн өсөлтөө сэргийлэх бензиний шатхууны нөөцийн асуудал руугаа бид бас орохоор ингээд төлөвлөж байна. Санхүү мөнгөнийхөө асуудлыг судалж байна. За тариалан энэ хавар бол өнгөрсөн хавар Монгол улсын газар тариалангийн салбар хүн цохилтууд авсан ган гачиг гэдэг олон зүйлүүдээс болоод өнөөдөр бид нар идэх төмсөө хүртэл 50%-ийг алдсан ийм зовлон дундуур явж байгаа. Тийм учраас энэ хаврын энэ тариалтаас энэ намрын ургац хураалтаас энэ сэргэлт авахын төлөө бас ажиллаж байгаа. Тийм учраас ер нь өнгөрсөн энэ тариалангийн салбарт үүссэн хүн цохилт байгаль цаг үүрийн давгцгүй хүчин зүйл буюу гангаас нэлээдгүй нөлөөлсөн. Жишээ нь Монгол улсын төмсний хэрэгцээний 60%-ийг хангаж байгаа Төв аймгийн Жаргаланд сум гэхэд өөрөө өнөөдөр төмсний үрний асуудалд орцсон гэх жишээд. Тийм учраас энэ тариаламжтад үүсээд байдаг энэ хүн зовлон давахын тулд бид бүхэн энэ байгаль цаг уурын хүний хүчин зүйл нөлөөлөх оролдлого бол энэ пуужин гэж ярьдаг үүлэн зориудаар нөлөөлөх энэ арга хэмжээнд зориулаад сайдын багцаас 350 сая төгрөгөөр худалдаа авалцууд зарлж байгаа. Энийг аваад бид нар байгаль орчин энэ цаг уурын төлөөлөгч өгөөд яг газар тариалан зориулж энэ асуудлыг хэрэглэнэ гэж ингэж болсон үг. Тэгэхээр энд бол бас эрсдлээс нэлээд сэргийлнэ гэсэн ийм бодолтой байна. За үнийн
За ганц одоо газар тариалангийн салбарын биш, ер нь хүнсний салбарын үнийн өсөлт бас тодорхой хэмжээнд ажиглагдаж байгаа. Нийлүүлэлтийн доголдолууд үүсч эхлэх гэж байгаа. Тийм учраас одоо эдийн засгийн хөгжлийн яам дээр хөдөө аж ахуйн яам одоо бид бас хамтраад энэ одоо үнийн өсөлт, энэ одоо ойрхон дорнодод үүсэж байгаа энэ ойлгомжгүй нөхцөл байдал цаашаа үргэлжлүүлвэл бидэнд үүсэх хүндрэлүүдийн талаар бас урьдчилж харж энэ нэгдүгээр хүнсний нийлүүлэлтийн асуудал. Үнийн хөвд өсөөд ирэх юм бол бид нэр татварын зохицуулалт хүртэл хийх одоо зайлшгүй шаардлага одоо урган гарахыг үгүйсэхгүй гэсэн байдлаар бэлтгэл бэлэн байдлыг бас хангаж ингэж ажиллаж байгаа гэдэг дээр баярлалаа. За Батэрдэг гишүүн тодруулъя. За баярлалаа. Өдөр цаад манаас өөрөө аймгийн дараагаар олон жил ажиллаж байсан. Энэ байнгын ороонд бас олон жил байсан учраас юмнуудыг сайн ойлгож мэдж байгаа гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Боловсролын сайдыг бас зөвлөхөр авсан байлаа. Би бол их зөв шийдвэр болсон гэж ойлгож байгаа, харж байгаа. Боловсролын сайдыг хүнс удаач хөнгөлдрийн сайд байхад би бас байгалийн сайдаар ажиллаж яг сайн таны хэлдэг. Гол урд нь орхитоод идэг байсан. Тэр цаг урт цоридор нөлөөлөх буюу пужингийн асуудал дээр нэлээд анхаарч ирсэн. Тэгээ тэрний өрөөнд ч гэсэн хавар, эртхэн шиг чигшүүлтэй ажлууд бас нэлээд сайн явж исэн. Тэгэхээр боловсролын сайд бол бас нөмнөлг болох хаа гэж бодож байгаа. Бэлчээр дээр би нэг юм асуумаар байна. Яг хадлагын асуудал ороод ирсэн байна. Бэлчээрийн бодлогыг хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам ер нь яаж авч явж байгаа вэ? Хадлагын асуудал байна, отрын асуудал байна, бэлчээрийн асуудал байна. Тэгэхээр 6 номер сайд хариулъя. За манай яамны хувьд бол одоо би ажиллаа аваад 8 хоног байна. Тэгээ эхний ээлжинд бол энэ цаг хугацаатай технологитой энэ газар тариалан хаврын тариалт руугаа ер нь онцгой анхаарад за ерөнхийдөө тулгымцсан олон асуудлуудыг 2 удаагийн засгийн газрын хуралдаанаар оруулаад шийдвэрлээд ингээд тариаланчтайгаа бол нэгт уялдаа холбоотой ажиллаад бүгдээрээ ургуулахын төлөө намар ариун ургац авахын төлөө ингээд хамтраад ажиллаж байгаа. Манай хамт олон яам бол. За таны яг одоо энэ тухайлан асуусан бэлчээртэй холбоотой энэ асуудал дээр бид зөвхөн бэлчээр гэж харахгүйгээр ер нь Монгол улсын мал аж ахуйн салбар гэдэг том агуулгаар нь харж энэ мал аж ахуйн салбар дээр үүсэт байгаа энэ олон бодиттой хүндрэлүүдийг бид зохицоор нь яаж давах вэ гэдэг тал дээр бас тодорхой төлөвлөгөөг энэ 8 хоногийн хугацаанд бас гаргаж байгаа. Тэгэхээр удахгүй энэ төлөвлөгөөгөө одоо мэргэжлийн байнгын хороо, байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хороондоо танилцуулгаас эхлээд одоо бид ажилдаа орноо. Тэр үеэр би танд бас дэлгэрэнгүй одоо мэдээлэл өгье. За Батэрдэг гишүүн тодруулъя. За баярлалаа. Тэгээ энэ жил цөлжтийн конвенцийн талуудын 17 дугаар байгууллага Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа. Байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамны асуудал мэт боловч Монгол улс өөрөө бүх яамдууд энэ дээр орж ажиллах нэг шаардлагатай. За ялангуяа манай улсаас дэвшүүлсэн зорилт бол бэлчээр. Энэ жил ядаж энэ шонхроо хоригдож очие. Цөлжилтэнд бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг тэмцлийн одоо багахан ч гэсэн хэмжээний хэсгийг өөрийн чадлаараа хийж байгаа амтан болов гэж ойлгодог. Тэгээд КОП зохион байгуулагдаж байгаа энэ цаг хугацаанд шонхор барих энэ ажлууд яг давхцдаг. Тэгээд сандаг очир сайттай бас ярьж байгаад ялангуяа бэлчээрийн том конвенц бид нар дэвшүүлж байгаа учраас энэ шонхор гэдэг амтан дээр нь та бүхэн энэ жил ядаж хориглолтын арга хэмжээг хийчих боломж байна уу гэдгийг би сайдаас асууж байгаа. Тэг бэлчээрийн хортон мэрэгчтэй одоо тэмцэхэд одоо олон арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ байгаль өөрөө бас одоо зохицуулдгуудын нэг бол яг би таны энэ асуудлаа гэж ингэж бас ойлгож байна. Тийм учраас бэлчээр хамгаалах тал дээр энэ одоо засгийн газрын одоо холбогдох яамдууд одоо бид бас нэлээд хамтарч ажиллах болно. Саяны миний хэлдэг одоо ингээд нэг цогцоор нь танилцуулах энэ арга хэмжээ бэлчээртэй мал аж ахуйтай холбоотой энэ асуудлууд тэр мөн одоо энэ байгаль орчны яамтай ингээд уялдаад ингээд явах одоо зураглал төлөвлөгөө бид гаргасан байгаа. Тэгээ тэр хүрээндээ ер нь бэлчээр хамгаалтан дээр байгалийн өөрийнх нь зохицолтолгоо дээрээс нь хүний хүчин зүйлийг яаж багасгахгүй дээрээс нь бид энэ мал аж ахуйн салбараа өнөөдрийн үүсэт байгаа энэ олон хүндрэлүүдийг давж гарахын тулд яаж зөв удирдах уу гэдэг дээр нэг цогц бодлогыг удахгүй одоо танилцуулнаа. Тэр хүрээнд бас одоо таны юм орж саяны асуулт орж ирэн та сай дээр ажиллаж байсан хүний хувьд бол энэ асуудлыг маш сайн ойлгож байгаад баярлалаа. За
Нандсын Наранбатар гишүүн асуулт